За энэ жил зуны нөгөө баяр Шведэд болдог зуны баяр Midsummer энэ баяраар болохоор ер нь бол нийтээр амардаг болохоор бид хэд ээжтэйш явж юм үзэх айгу боломжтой байдаг. Тэгээ энэ удаа 3 өдөр амарч байгаа болохоор Стокгольм явж Midsummer буюу одоо Шведийн зуны баярыг тэмдэглээд маргааш нь Монголын манай наадам энэ жил эрт болж таараа яг бид нарын амралтын өдөр болж таараад наадмаа үзээд за тийм маргааш нь бүгдээрээ Стокгольм хотынхоо одоо Швед улсын нийслэл гэсэн өшөөдөө Стокгольм хотынхоо ер нь аль жуулчид очдог Gamla stan гэдэг ер нь бол яг хуучныхаа барилга башин дээр чигт нь хадгалж үлдсэн тэр юугаар нь аль жуулчлалын газраар нь явж сонирхлоо. За урд нь болохоор дөнгөж Шведэд дээрээ хүүхдтэйгээ 12 жилийн өмнө юм уу да үзчихсэн байна. Яг нэг Gamla stan-ыг тэгэхэд намар байсан болохоор их бүрхэг тийм нэг уйтгартай өдөр байсан. Тэгээ бас нөгөө нэг энэ байгаа байшингууд нь айгүй нарийнхан гудамжтай. Тэгээд бүр нөх хуучны нөгөө яг юугаар нь хадгалсан болохоор тэр өдрөө маш тийм уйтгартай. Тэгээд ерөөсөө сайн үзэж чадаагүй. Тэгээд нэг сонирхолгүй байсан. Энэ удаа зам болохоор айгүй гоё наарлаг, дулаахан тэгээд жуулчид ихтэй гоё байгаа болохоор аяга гоёсэн. Тэгээл жуулчлал зориулсан гоё юм гоё симфони арил хөгжмийн концерт тэгээ бас олуулаа явжсэн болохоор охин маань хантаас нөгөө Мариятага бид бас Стокгольм амьдардаг уялтаа явж байгаа болохоор бас сонирхолтой хаана юу байгааг энэ хоёр минут мэдэх болохоор асуугаад за эндээс нэм үзээ гэж яваад нэг өдрийг сайхан өнгөрөөлөө. За тэгээд амарсан 3 өдрөө маш гоё үр дүнтэй бас шинэлэг зүйл үзэж өнгөрүүллээ. За тэгээд энэ жил одоо тэгээд нөгөө зуны уйлрал эхэлсэн болохоор жуулчид маш их байсан. Орон орноос ер нь бол айгүй олон орны хэлээр яриад явж байгаа хүмүүс маш их байсан. Тэгээд бид нар болохоор манай гэр бүл чинь болохоор Стокгольмоос баг 3 цагийн зайтай амьдардаг. Тийм болохоор тэгэл ойр ойрхон байн Стокгольм ороод чадаад байдаггүй. Ороод идэггүй хаяа баяр ёслолоор орсон ч бүх юм хаалттай байдаг болохоор үзэж харж чаддаггүй. Тэгээ энэ удаа нөгөө зуны баяр болохоор жуулчид нь яваад эхэлсэн болохоор ер нь их юмнууд нь онгорхоо гоё үзэж харахад тааламжтай байлаа. За тэр хотоор бол маш гоё орон орны хоолны газрууд байсан. Тэгээд Швед яг гоё өнгө төрхийг харуулсан гоё бэлэг дурсгалын зүйл гээд ер нь бол гадаад энэ тэндээс ирж байгаа жуулчид бол яг энэ хэсгийг үзсэн байгаа. Швед ер нь юг үзчлээ гэсэн үг тийм өнгө үзэмж хэрэгжилж байгаа эддэг хоол хэрэгэлдэг зүйлс ч юм уу ер нь бол нэг өнгө төрхийг харчих боломжтой сайхан санагдсан. Нэр урд нь манай үеэлүүд ирэхэд манай хүүчин дагуулж нэрийн Gamla stan нэрийн югаар нь явуулж үзүүлсэн шүү дээ. Тэгээ яг Шведийн гоё яг тэр өдөр тэгтээ яг нэг марафон нэг гүйлтээ юу өдөр таарад тэгээ бас тогтоо сайн үзэж чадаагүй юм шиг байсан. Тэр 3 маань тэгээ Шведийн нэг үндэсний хоол шөтбүүлэр одоо бүрх юмхтай соустай хоол гэх юм уу да тэрийг бас эндээс идэж болно. За тэгээ бүгдээрээ энд явж хагаад бидэд яг Шведийн хоолыг нэг байнга мэддэг болохоор өөр хоол идэж үзээгээд энд маш гоё тийм Итали ресторан орсон. Яг үнэхээр Италид байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлсэн гоё юутай зохион байгуулалттай. Тэгээд хоол нь нэр үнэхээр таалагцаа. За пицца паста гоё амттай байхгүй хахтаа гэж бодвол эдсэн чинь үнэхээр гоё хаалтай байсан. За тэр Дубай шоколад чинь энэ жил одоо ийм стrawberry Дубай олгоод бүр шинжлээд ингээд хүүхдүүдийн сонирхлыг татсан юм болгоо хийсэн байна штэ. Тэгэл нэг охтууд чинь тэрийг авъя гэл. Энийг авч үзлэг санаа намардаг энэ хоёр маань. Тэг яг л амтан